Тэгэхээр өнөөдөр бол олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр. Монголчууд 1990 онд 89 онд зөвлөлт тулаад улсын колоничлолоос гарахын тулд хүний эрхийг үндсэн утгаар нь эдэлхийн тулд хэсэг залуучууд энэ өдөр анхны чагсаал цуглаанаа хийжсэн энэ тангим дотор өнөөдөр ардчилсан намын хүний эрхийн хорооноос хулгайлагдсан эрх чөлөө амьд явах хэрэгсэн гэсэн ийм нээлттэй сонсгол хилцүүлж байгаад нь баяртай байна. Энэ сонсголт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баяр хүргье. Тэгэхээр монголчууд эрх чөлөөгөө өөрсдөө л үгүй хийж гэнэ гэж ингэж бодож байгаа бий. Тэр тусмаа манай ахмадууд өөрсдөө эрх чөлөөгөө үгүй хийж гэнэ гэж ингэж үзэж байгаа юм. Учир нь 70 жил гадны бодлогоор явагдсан Монгол Ардын хувьсгалт намыг 90 оны сонголтоор дахид засгийн эрхэнд гаргасан. 35 жилийн 27 жилд нь Монгол Ардын нам өнөөдөр засгийн эрх бариад байж байгаа бол монголчуудын өөрсдийнх нь буруу. Тийм учраас энэ эрх чөлөөгөө өөрсдөө үгүй хийж гэнэ гэж ингэж үзэж байгаа юм. Дараагийн энэ хүний эрх чөлөө амьд явах эрхэнд халдаж байгаа бас нэгэн зүйл бол манай энэ хэвлэл мэдээллийнхэн гэж ингэж ойлгож байгаа. Хэвлэл мэдээллийнхэн худалдагдсан байна. Уул нь бол 4 дахь засаглал байх ёстой хэвлэлийнхэн. Гэтэл одоо шаргуунсан хэдэн октод хин нэгэн даргын гар хөл болсон, аль нэгэн намын хөлсний бичээч болсон явж байгаа учраас Монголын нийгмийг бузарлаж гэнэ гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас энэ хэвлэлийнхэн цадигтай байх хэрэгтэй. Энийг иргэд та бүхэн шахдаг байх хэрэгтэй. Энэ дээр цензур байх хэрэгтэй. Тунгуйдэл нэрийг хэлээд яах вэ? Зүгээр одоо энд ирсэн ингээд байж байгаа энэ телевизүүдээс хүнийг дуудаж аваачаад та ингэж яриараа энэ тухай яриараа би танаас ярилцлага авна гэсэн юм яриад явж шít. Энэ чинь бол хүний эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа зүйл байхгүй юу? За дараагийнх нэг асуудал бол энэ хууль. Ардчилсан нийгэмд бол хууль засгалдаг намтай. Гэтэл энэ засгалдаг хуулийг баталж байгаа улсын их хурл, засгалдаг хуулийг баталдаг улсын их хурлын гишүүдийг сонгож байгаа иргэд бас л энэнд буруутай. Монгол Ардын намыг сүүлийн 3 сонгуулиуд дараалан 65-аас дээд судал өгч сонголт өгсөн Монголын ард түмэн өөрсдөө энэ буруутай. Одоо эцэст нь яаж вэ? 1932 оноос эхлээд Монгол Ардын нам шинэ сэргэлтийн бодлого гэж явуулж эхэлсэн. Энэ шинэ сэргэлтийн бодлого нь бол монголчуудыг хилмигдүүлж одоо 70 гаруй мянган хүнийг баримчилж тэрнээс 40 мянган гаруй хүнийг буудаж алсан. Одоо бас эдгээр гарч ирээд шинэ сэргэлтийн бодлого гэдэг оюун эрдэнэ бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ шинэ сэргэлтийн бодлогонд ямар хилмигдүүлэлт явагдаж байгааг та бүхэн харж байна. Үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсүүдийг барьж авч хорж байна. Өмчтөө хөрөнгөтэй хүмүүсүүдийг барьж авч шоронд явуулж байна. Либерал үзэлтэй эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж бодлого явуулсан удирдлагуудыг барьж авч шоронд хийж байна. Энэ бол шинэ эргэлтийнх нь шинэ хилмигдүүлэлт гэж ингэж үзэж байгаа маа. За ингээд хамгийн сүүлд энэ лайваар явж байгаа байх Монголын ард түмнийг харж байгаа. Өөрсдийнх нь зөрчигдсөн эрх чөлөөний тухай ярьж энд нээлттэй сонсгол хийж яхад Монголын ард түмэн энэ сонсголд ирэхгүй байна шүү дээ. Энд хүрэлцэн ирсэн энэ 200 гаруй хүн та бүхэндээ бас дахин баярлснаа илэрхийлье. Та бүхэн болоод өөрсдийнхөө төлөө энэ дэр зүгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж кэс хэлж байгаа та бүхэн бол энэ ирээдүйнхээ төлөө өргөдүүдийнхээ төлөө хийж байгаа том гавьяа юм шүү гэж ингэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд цаашдаа манай хүний эрхийн хорооноос удаа дараа хүний эрх зөрчигдөж байгаа. Энэ талаар манай хүний эрхийн хорооны дарга Ганбаяр тэр эрхэн зөрчигдөж байгаа хүн болгон дээр очиж тусалж байгаа. Дээр нь одоо бүх дүүргүүд, бүх хороод сумдад хүний эрхийн үнэмлэхтэй хүний эрхийн төлөө тэмцэгч гэсэн ийм
Өмсөлийг томилж бид сургалтанд суулгаж ингэж явуулнаа. Тийм учраас энд хүрэлцэн ир та бүхэн хүний эрхийг хамгаалагч байгаарай. Та өөрөө өөрийгөө хамгаалах ёстой. Бид бол ерөөсөө хүний эрхийг л хамгаалдаг болохоос биш өөрөө өөрийнхөө эрхийг ерөөсөө хамгаалдаггүй юм байна шүү. Тийм учраас хамтдаа байгаад өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалаарай гэж хүсэх байна. Баярлалаа.